гэдэг чинь таны энэ цус үүсэх процесс, цусны хүчил үүсэх процесс доголдоод бие хоргоожуулж чадахгүй байгаа учраас та хордлогонд ороод тэр нь танд дотор муухай өргүүлж үйлжүүлээд байгаа гэсэн үг. Энийг бол та ойлгох хэрэгтэй. Жирэмсний үеийн хордлого нь бас элэг цусны үйл ажиллагааны доголдлоос болдог гэж өмнөх хвшлэг дээр хэлсэн. Мөн бас эмэгтэйчүүд маань төрснийхөө дараа цусны хүүдийг бас ахуулах тохиолдол бас их гардаг. Тэгэхээр энэ нь яг цаана ямар учиртай юм бол? За жирэмсэн эхчүүд төрснийхаа дараа цус нь өтгөрлөө, за цусны чулуутай боллоо, цусны хаалганд орлоо гэж хэлэх ийм хүнтэй бол олон та таарч исэн байх. Тэгэхээр энэ нь юутай холбоотой байдаг вэ гэхээр ер нь жирэмслэх гэсэн энэ явцад эмэгтэй хүний нөхөн өрчгөн даавар болох эстроген, прогестерон гэдэг энэ дааврууд нь бол их хэмжээгээр ялгардаг. Тэгэхээр нэг удаагийн жирэмслэлтийн үед ялгарх эстроген гэдэг даавар нь тухайн эмэгтэйн жирэмсэн биш байх цаг үед ялгаруулах бүх эстроген дааврын хэмжээнээс ч их байдаг гэж үздэг. За тухайлах юм бол жирэмслэлтийн эхний дунд сүүлийн ингээд 3 саруудад аваад үзэхэд эхний 3 сард бол эмэгтэйчүүд ихэнхдээ дотор нь муухай оргих, бөөлжүүлэх, өгүүлэх гэдэг ийм хордлогын шинж чанар эхэлдэг л дээ. За тэгэхээр хордлого өгж байна гэдэг чинь энэ бол элэг бие хоргоожуулж чадахгүй байна гэсэн үг. Яагаад тэгэхээр жирэмсний эхний энэ саруудад одоо эстроген гэдэг дааврын хэмжээ бол жирэмсэн биш байх үеийнхтэй харьцуулахад огцом ихсэж байгаа. Тэгэхээр энэ даавар их ялгарснаас одоо энэ хүү таагүй байдал бол үүсч идэг. За жирэмслэлтийн дундлын 3 сар гэж байгаа. Тэгэхээр энэ сард бол хөхний булчирхаа томорч эхэлдэг. Өөрөөр хэлбэл сүүн булчирхаанууд нь томроод хүүхэд төрсний дараа хөхүүлэхэд бэлдэж эхэлдэг. Тэгэхээр эстроген даавар нь улам нэмэгдээл гэсэн. За ингээд дараагийн одоо үе шат болох жирэмслэлтийн сүүлийн 3 сар болдог тийм ээ. За тэгэхээр жирэмслэлтийн сүүлийн 3 сард бол эстроген дааврын өсөлт бол ерөөсөө хамгийн өндөр утгандаа хүрдэг. Өөрөөр хэлбэл жирэмслэлтээс ахуулаад жирэмслсэн хугацаанаас ахуулаад төрөх хүртэл эстроген даавар бол нэмэгцээр хагаад сүүлийн одоо жирэмслэлтийн 3 сард бол хамгийн дээд зэгтээ хүрдэг. За яагаад би энэ эстроген дааврыг яриад байна вэ гэхээр одоо энэ даавар бол өөрөө цус ялгаруулах явцад сөргөөр нөлөөлдөг. За энэ бол яг байгалийн цаад өгөгдөл нь л. Эстроген дааврын ялгаралт өндөр байхад цус ялгаруулах явц өөрөө удаашрдаг. За тэгэхээр эрэгтэйчүүдээс илүүтэйгээр эмэгтэйчүүдийн хувьд цус өтгөрдөг, цусны чулуутай болох нь түгээмэл байдаг нь энэхүү одоо эмэгтэй хүнээс ялгардаг энэхүү даавартай холбоотой байгаа. За энэ бүр хамгийн цаана одоо юу явагдаж байгаа вэ гэхээр одоо цус үүсэх тийм ээ. Цус ялгарах энэ явцад бол цусны хүчил гэж одоо боловсруулагдж байдаг. За өмнөх бидний одоо зөвлөгөөн дээр цусны найрлаганд ус болон бусад гэд явхад бусад гэсэн энэ одоо цусыг бүрэлдүүлж байгаа тэр хэсэг бүрэлдэхүүн хэсгийнх нь 41% нь болохоор цусны хүчил байдаг гэдэг дурдчихсан шүү дээ. Тэгэхээр энэ цусны хүчил үүсэх энэ процесс нь эстроген дааврын нөлөөгөөр тодорхой хэмжээгээр одоо саатуулагдчихэдэг. Өөрөөр хэлбэл цусны хүчил үүсэх явцад эстроген даавар саад очруулдаг. Тэгэхээр жирэмсэн эхчүүдийн хувьд болохоор эстроген даавар нь маш өндөр болчихсон байдаг учраас цусны урсгалыг нэмэгдүүлэх тэр цусны хүчил нь багаснаас болоод цус ялгаруулах замдаа зогсонгошох, за цусны хүүдийн дотроо зогсонгошох. Тэгээ улмаар цус нь төрсөөр хагаад цус одоо чулуужих. За хэрвээ цусны чулуутай байсан бол хэмжээ нь томрох, тоон ошрох гэх мэтчлэн ийм одоо юунууд үүсдэг, үр дагаврууд үүсч идэг. Тэгэхээр бид нэр жирэмсэн хугацаанд идэж байгаа одоо жирэмсэн эхчүүд идэж байгаа хоол хүнсэн дээр бол маш их болгоомжтой хандаж бүр бусад одоо жирэмслэхээс өмнөх үеэсээ илүү хоолтон дээр бүр илүү анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол хордлоготой байна гэдэг чинь таны энэ цус үүсэх процесс, цусны хүчил үүсэх процесс доголдоод бие хоргоожуулж чадахгүй байгаа учраас та хордлогонд ороод тэр нь танд дотор муухай өргүүлж үйлжүүлээд байгаа гэсэн үг. Энийг бол та ойлгох хэрэгтэй. За бид нар утгагүй явуулах сургалтын дээрээ энэ цусны хүчлийг нэмэгдүүлэх, цусны зогсонгошлыг хэвийн байдалд нь оруулах, за цусны хүчил бага ялгарч байгаа бол түүнийг нь өдөөж өгөх ийм хооллолтын дэглэм, хоолны меню, жорыг
танилцуулж мөн иллэг дасгалыг зааж өгөхөөс гадна нөхөн сэргээх үйлчилгээтэй жирэмсэн эхчүүд ч хэрэгжилж болох, төрсний дараа хөхүүл эхчүүд ч хэрэгжилж болох ийм нөхөн сэргээх бүтээгдэхүүний талаар бас та бүхэн танилцуулна. За жирэмсэн болон хөхүүл эхчүүд мэдээж цөсөө хөөх ч юм уу угаах ч юм уу ийм айхтар хүчтэй процедурыг бол хийж ерөөсөө болохгүй. Ийм эмчилгээг бол хоригддаг. Ягаад гэвэл цөсний хүүдийнээс ялгарч гадагшилж байгаа болгон эхийн сүнд орж болцсошгүй. Тэгэхээр хэрвээ ээж тийм ээ цөсгөөх үйлчилгээтэй иймэрхүү хүчтэй арга хэмжээг авах юм бол эсвэргээрээ энэ нь хүүхдийн гидсийг дүүргэх, гидсэн өвдөх гэх мэтчлэн ийм зовир илэрч болдог. Тэгэхээр илүү зөөлөн байгалийн аргаараа болж өгвөл илгээр хооллолоороо засах ийм аргуудад суралцаарай гэж хэлье.